За тэгээ зүрхний дахад дутагдалд хүргэдэг маш олон өвчин байдаг. Үүнд болохоор хамгийн түгээмэл тохиолдол нь зүрхний ишемийн өвчин. За дараа нь бол артерийн гипертенц, за хавлгын эмгэгүүд, зүрхний булчингийн өөрөх нь өрсөлд өвчнүүд, за хэмээ алдагдал гэх мэт маш олон шалтгаанууд байдаг. Эдгээр олон өвчнийг үүсгэж байгаа нийтлэг шалтгаануудыг бол үндсэндээ хоёр хувааж үздэг л дээ. Эргэшгүй болон эрэг хүчин зүйлүүд. За тэгээд эрэг хүчин зүйлүүд гэдэг маань тухайн үеийн амьдралын хэм маягтай холбоотой байдаг. Тухайн үн тамхи их татдаг, арх дарсыг хэрэглэдэг байх юм бол мэдээж зүрхний ишемийн үүсэх маш том эрсдэл хүчин зүйл болдог. За тэгээд байнга уг тастай хоол хэтрүүлэн хэрэглэх, давсыг хэрэглэх гэхээр маань бол буцаад нөгөө зүрхний эмгэг үүсгэх нэг том эрсдэл хүчин зүйлүүд болж байдаг. Даралт өндөрлөл байх тусмаа нөгөө зүрх маань нөгөө том даралтыг чинь ингэж давж гаргаж ажилласаар байгаа зүрх маань өөрөө цуцаж эхэлдэг. Тэгээд цуцаад эхлэхээр нөгөө зүрхэнд байгаа үндсэн үйл ажиллагааг үүсгэх нэгсүүд маань цөөрөд ирэхээр явандаа зүрх нь хангалттай шахуургыг үүсгэж чадхаа байгаад зүрхний дутагдал үүсэж эхэлдэг. Зүрхний хавлгын эмгэг маань болохоор А бүлгийн бета стрептококкс бактери үүсгдэг л дээ. Энэ маань болохтой зэрэг яг энэ бактери үүсгэгдээд ингээд зүрх өвдөх гол нөхцөлдүүлэх хүчин зүйл маань амны хүндээ эмгэгүүд байдаг. Цоорхой шүдтэй байх, тэгээд хоолой олон дахин өвдөх, хидэлэх эдгээр маань энэ хүчнээр бас хүчнийг үүсгэх бас нэг том хүчин зүйл болж байна. Тэгээд зүрхний хад дутагдлын үед бол илэрдэг маш олон завир байдаг л да. Хамгийн түгээмэл илэрдэг завир нь бол тухайн амьсгад. Амьсгаад нь шилбэрээ хаагна. За тэгээд бас нэг хүнд завир нь гэх юм бол шөнө ингээд намхан тэртээ ундаж чадахгүй. Аль болох ингээд бүглэрч гээд бас ч өндөгөө суух гэдэг. За тэгээд толгой эргэх, ядрах, сулдах. За тэгээд жим багасгах ч юм уу эсвэл огцом жим ивэх. Тэр эдгээр нь зүрхний дутагдлын үед гол завирууд болж өгдөг. За тэгээд зүрхний дутагдлыг онцлох үндсэн арга нь бол зүрхний цахилгаамжлал, зүрхний эхо. За тэгээд эдгээр завир болон асуумжтай тулгуурлага онцлдог байна. Хэрвээ тухайн хүмүүс зүрхний дутагдлын өвчин зөрчлөн сэргийлэхийг хүсэх юм бол эхлээд хамгийн түрүүнд амьдралын химийг агуулчлах хэрэгтэй. Тамхи татдаг бол тамхиа битгий татаа, архитар битгий хэтрүүлэн хэрэгэл. За эрүүл зөв хооллох хэрэгтэй. Уух тустай хоол байнга түхээ хэтрүүлэн хэрэгэл, давс бахтай хоол хэрэгэл, болж өгвөл 7 хоногт 2 болон түүнээс дээш удаа 30 минутаар та идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тийм учраас эдгээр зүйлүүдийг тодорхой хэмжээнд мөрдөж хэвших юм бол зүрхний дутагдлаас бол сэргийлэх боломжтой.